За энэ яагаад нэг хоёроо гэж байгаа юм байна та? Энэ яагаад нэгээс их үйл? Энэ яагаад нэгээс нэгэ ордог юм гэсэн байгаа юм те? Нэг нь өгсөж нөгөө. Энэ бол нэгээс дэшээ ямар ч байх зэрэг нь яг ба. Эксклюзив яг ба. Батхад таны маань зэрэг эксклюзив яг ба. Тэгвэл та бүхэн өөрсдөө дэвтэрдээ 2.2 x зэрэг 2.1 x зэрэг график байгаа үстэй. Ямар ах вэ? За. Чадчих юм байна та. Энэ хоёулаа ямар шинж чанартай юм бэ? Өсвөх. Хоёулаа өсвөх тий? За үгүй зүгээр дараа жигээ стейж хараач. За 2.1 2x зэрэг 2.1 2.1 зэрэг. 2x зэрэг маань яаж вэ? Өсөж. 2.1 хэд зэрэг байрсан бэ? 2.1 x зэрэг маань хэд яаж өсөж байна уу? 2.1 нэг тав дайсан байна тийм ээ. За тэгвэл дараагийн хэсгээр тэгвэл итгэж мөсөн маань график болоод нэг бол яг өсөө, нэг бол яг өөр нэг юм график болно гэж тийм ээ. За тэгвэл энийг бол өмнөх хөдөлгөөний цөмөр яг үзцээ. Одоо цөмөрөө илтгэж тэгштгэл гэж юу вэ? Тэрийг үзье. За илтгэж тэгштгэл гэдэг маань илтгэж тэгштгэл гэдэг маань А-гийн x зэргийн агуулсан илэрхийлэг агуулсан тэгшгэлийг илтгэж тэгштгэл гэж нэрлэдэг. Дандаа энэс ихгүй байх нь шүү дээ. Энэ орсонд байх юм бол илтгэгч яах нь вэ? Тэгштгэл гэж яах нь вэ? Нэрлэдэг байх нэ. За бүгдээ энэ хичээлээ тэгшгэлийг дөрвөн өртөөгөөр цөмөрөө дөрвөн талаас нь нэг зүйлийг дөрвөн талаас нь яах нь вэ? Судалж үзэж байгаа юм аа. За тэгэхээр бол цөмөрөө дөрвөн өртөөгөөсөө танилцаж эхлэе. За нэгдүгээр өртөө маань туршиж үзэх өртөө байгаа. За энэ дээр GeoGebra програм дээр та нар графикыг яг байгуулад түүнээсээ илтгэх тэгшгэлийг хариу болсон. За хоёрдугаар өртөө маань бодож үзээ өртөө байгаа. Энд бол суурьуд нийлэх маа зэргүүд нь хоорондоо тэнцвэрүүд тэгшгэлийг яг бодож сурах байгаа. За гуравдугаар өртөө маань болохоор сонирхож харъя буюу интернетээс гадаад болон дотоод орчныг туршлагатай YouTube-ээс бичлэг хайгаад тэндээсээ сонирхож хараад тэгсний үндсэн дээр дасгал болж ажиллах байгаа. За дөрөвдугаар өртөө маань бол нөгөө нэг А-гийн x-ийг агуулсан тэгшгэлийг орлуулах харгаар бодох өртөө байгаа. За ингээд дөрөв өртөөгийн дагуу цөмөрөө нэг зорилгын төлөө дөрөв янзаар явах нь судалж мэдэх нь шүү дээ тийм ээ. За ингээд бол цөмөрөө дөрөв баг дуусгах тийм. За энэс нэг нэрээс суглаа аваад нойрон таарсан өртөн дээр очиод суучих юм байна. Нэгээс 5 оноо өртөө болгон дээр дүгнээд явна. Энэ маань бол та биднийг яах нь вэ? Хичээлээ сайн зааж яана уу? Би ойлголоо гэсэн үндсийг дүгнэж байгаа. Нөгөө талаас ганцхан бидний дүгнэх вэ? Та бүхний хичээлдээ сайн оролцсон байна уу гэвэл өртөөний ахлагч бол та бүхэнд багаар нь оноо тавиад явна. Энэ маань бол өртөөний ахлагч хүмүүс болон та бүхэнд ирээдүйд яах нь вэ? Идэвхий оноо болгоод яах вэ? Явах юм аа. За тэгээд өртөө өдөртөгчд бол хичээлээ цааш өргөжлүүлнэ. Би бол хичээлийг чиглүүлэх хэрэгтэй явах болсноо. За ингээд бүгдээ хичээлдээ сайхан оролцъя. За өртөө бэлэн үү? За өртөө багийн өдөр дараа. За 1 2 3. Манай хичээний шийдвэр үзье. Тэст ямар болохоос график PowerPoint дээр үзье. Миний өртөө
ийм төслийн бодлого гарах гэж яаж байгаа юм. Юу гэж нэмэгээ хийх үзлээ. Нэмэгээ хийх. Хоёулаа хийх гэдэг манай Үзэгдэл байгаа зүйлүүдийг хооронд нь давхар зэргүүдийг хооронд нь хурцуулах гэдэг үстэй. Ийм чанар зэргийн чанараар ийм болно. За тэгээд ийм болсны дараа хооронд хурцуулж байгаа тохиолдолд зэргүүдийг хооронд нэмэх гэсэн чанараар хооронд нь хураагаад ийм болоод за тэгээд суурилт нь тэнцүү болох учраас шууд ичдэг. Зэргүүдийг зүгээд тэгээд бидний мэддэг ийм квадрат төр болж байгаа. Эндээсээ дискринатаа болоод энэ нэг хоёр нэг 3 гэх. За тэгвэл одоо бүрээрөө энэ хэсгийг гайсан нэг болохыг хоёрын хэсэг нэг толгой хоёрын ураас Хэдөө язгуурлаар тоогч жаагаар заавал хаатай. хаас нэгээд Тэгээд 3 тэгээ малхаа нь болохоор энэ дэшээ гэсэн. Тэгээд x малхаа гэсэн. Одоо ингээд энэ юу функц гарч ирж байна. Одоо энэ нэмэх хэдийтэй бичиж. Тэгвэл энэ амархан шүү дээ. Y тэнцүү 1. Болоо. Одоо түнгүүтлээ энэ хоёрын шулуун энэ хоёроо эцгийн зэгийн хатан бол Азийн координат тиг 1. За багуудаас ахлагчдаас асуух юм байвал асуугаарай өгдөөд за аваарай. За одоо таны эдисний бол. Тэгээ бас нэг гоё юм. Энэ GeoGebra гэдэг програмыг сайхан ингээд зурчихсан. Сэмээр. GeoGebra. Энэ програмыг штэ яг энэ. Зүгээр зүйл хараад илүү бодлоо юм байна. Энэ чинь графика Босод Захиргач баг уцаар ирээд аваад ажиг. Я хүсэнийг нэг шатсан. За, өчигдөр утсан
За, танай муугаснаа болчихно уу? За, бидний танай муугаснаа. За, хатаж өгөх юм уу те? За, багууд бэлдээрээ. Хүүхэд болгон төгсөн онооны утсан дээр багийн ахлагчид болон өртөөгөө үнэлээрээ. Өртөөний ахлагчид тухайн багаа үнэлээд хуудасаа өгөөж явуулаарай. За, үнэлгээ тавиараа манайхаа. Хүүхдүүдээ өөрсдийнхөө багийн өртөөгөө үнэлээ. Багийн хуудасныг үнэлээрээ. За, танай багааснаа. За, үнэлгээ хараад өгсөн байна. Энэ байна. Я точно. Я завтра приедем. За салхитгоо. За өөртөө наад зүү дагуу цугаад имх завгаатай салхитай шүү. За 1 2 3. За. Я. За бүгд багуу тайлбарлаж агшаас асуултууд байгаа юу?
За бодсон баг гэдэг дуусч байна. За санчрын багийн асуу болж байна. Дууссан уу тий? За. За босод бага хүлээж авах хооронд бос өөр бодлогоудаас нь бодуулж. За танаа хоёр заах болсаа. Үгүй танаа дуусна. За тэгвэл энэ ятгуултаа дуусдаг байна. Тий, ийм ятгуултаа за багшаас тусах юм байна. Багш мод аваад. За танаа юм шүү батсан шүү. За. Орос одоо хайж байна. Багш нь. За дууссан баг уу? Өртөөгөө үнэлээрээ, хүүхэд болгон өртөөгөө үнэлээрээ, сурсан мэдсэн зүйлээр бичээрээ, ойлгоогүй зүйлээр бас бичээрээ. Сайн бол 5 оноо. За сууж байгаа энэ багны зүрхтээ дуусаагүй. За өртөөний ахлагч тэр багийн хуудсан дээр бичээрээ, оноогоо бичээрээ. За. За. За болцсон. За тэгвэл одоо үнээр хооцсон үү? Чиний багийн хаанаа бичээрээ. За өртөө солиход байна уу? За солиотой. 1 2 3 манай хаан нууж аваарай. За ийшээ солио. За. Нэг
За багшаас тусцаа авах байгаа юу? Багцсан байна уу? Хоёрын нэг чинь хоёрын их зэрэглээ. Аа, тэгэхээр чинь хоёрын асах 6 зэрэг гэж байна шүү. Дөрөв гэдэг нь чинь тийм. Тэгэхээр дөрвийн 2 зэрэг тийм. Давхар зүйл яадаг вэ? Аа, хоёрын хүч 3 xтэй. Хоёрын асах 6 зэрэг. Одоо энэ сөрөж үзлээ байна. Тэгвэл энэ хоёроо харж байна. Одоо өөр харин. Босно. За. Босно. Босно. Асах юм байна. Тахгүй яа. Энэ хараш. Энэ хоёрын зэрэг нэг. Хоёрын зэрэг нэг. Тэгэхээр чи ингээд энийг хоёрын зэрэг гэж байгаа. Энэ сөрөж нийлэх юм чи энэ хоёроо хийгээд одоо босно. За сайн. Яа. За саншаа баг дөрүүдээ гаргах ачих шиг байна. Одоо энэ кадрч X-ийн кадрч. Тэгээд спинал кадрч шиг. Спинал кадрч. Аник чад. За, болцсон баг уу? Өртөөгөө үнлээрээ. Өртөөний авлагч нь бага үнлээрээ. За, санчраа бага үнэлсэн үү? За, анугаа ца бага үнэлсэн үү? Виндрээ бага үнэлсэн үү? За, танаа яасан? Харсан уу? Ахтаа ойлгосон тийм? За. За, тэгвэл бага цагтд бийнэ. За, наад зүйлээ дарыг. 1 2 3. За. Манай өчтөний туршиж үзье. Өчтөр маань болохоор Жорж Эбрахимийн бидний програм шүү. Энэ програм бас зэндэл байдаг. Тэгээд энэ одоо програм нь бидний бодож чадахгүй хүн хэцүү бодлуудыг бодож чаддаг байгаа. Одоо тооч тийм үзье. Одоо жишээлх юм бол би тэр 3 хийс язуу хэцүү 9 гэдэг хэсгүүд үгүй та. Юу танаа хийс шууд амттай. Бороо this is програм думбай форч бай. This is what хэцүү this энэ хэцүү бодлуудыг Жорж надад бүгд
одоо энэ 3x зэрэг 4-ийн x гэсэн юу гişтэй байгаа. Тэгвэл y тэнцүү 3x зэрэг гэдэг ийм функц зохиолч байгаа. Тэнгүүд тэр функцийн мөрөнд ингээд график дээр ингээд гараад ирж байгаа. График. Тэгээд одоо нөгөө бас функц бичнэ. X тэнцүү, y тэнцүү 4-өөс тасган x. Тэнгүүд y тэнцүү 4-өөс x-ийн шуурга нэг гараад ирж байгаа. Тэгээд энэ хоёрын огтлцлын цэгтэй явж үзэх юм бол a цэг хийг 3 гэсэн координат дээр байна да. Тэгвэл бидний олох байгаа тоо чинь x дээ. Координат дээр x 1 гэж гарсан бай. Тэгвэл энэ x маань 1 гэсэн үг. Шалгаж үзье. 3-ын 1 зэрэг 3, 4-өөс нь 1 3. Зүг. За одоо бүрийн хэцүү язгууртай тоо хараад байна. Язгууртай тоог бид нэр фórог ашиглаж болно. Y тэнцүү язгуурыг SQRT гэсэн фórогыг ашиглаж гаргана. Тэгээд язгуур дотроо юм бичиж байгаа заавал хаалтна. Тэгээд 3x. Ингээд манай функц байна. Одоо нөгөө талынх нь y тэнцүү 1. Y тэнцүү 1-ийн шулуун ингээд шууд явж байгаа. Харин y тэнцүү язгуур дор 3x зэрэг гэдэг маань энэ мөрөө гарч иж байна. Энэ хоёрын огтлцыг нь a буюу 0.1 гэсэн координаттай байна. Тэгвэл x гэдэг та юу x-ийг бид нар олж байгаа гэдэг нь чинь тэг гэж гарч ирж байна. За дараагийнхаа 4-р бодлого бичихгүй 3-р бодлого. Дөрөв бодлого. Дараагийн бодлого. Үнэлэгч. Одоо энэ чинь юм байгаа чинь шүү. Тэгээ 2 А цэг шүү дээ. 4-ийг үрчиг нь аа шүү дээ. 4 А биш. За танаа хөгөрч байна уу? Болцсон уу? Болчих. Тагаас өгөөрэй. За, усмаа гэж бодчихлоо. Тийм хөө. За, гавч. Намайг хайгаа. Оо, бачсан бэ. За, сайхан баг болчихно. За, эти болчихсон бэ. Ануугийн болчихсон. Болчихно. За. Бид нар яа танаа болчихно. Болчихно. За. За, ямарсан. За, бодох сандрын багийн бүлэгээр өөр юм төсөж байгаа хаа. Жаа дэдраг. Эцэг гаргацсан дээр суу. Гонаха. Монгол хэлээр ашиглах заавал нэ.
자, 방구도 없지노. 산출막 없지노. 자, 아는 거기 없지노. 먼저 선택 없지노. 자, 민들이 없지노. 자, 누구도 민들이 가서 못사. 또 버튼 дээр нөгөө оноо хааш та багуудаа үлсэн. Тэдгээрийнхаа нийтлэг доош нэмээ гаргачих байна хаа. За, бүгдээ багуудынхаа ууцыг бас үнээрээ доош нэмээ гаргачих байна хаа. За, нэгснөө. За, 5 хүртэл нэмэр гэсэн тийм ээ. За, 4 өртөгөр хэлсэн юм чинь хэд болох ёстой л байна хаа? Дээд нь байна. За, тэгвэл 15-аас дээш болсон нь энэ цагсан дээр тавиад, 15-аас доош үлдээтэй энэ цагсан дээр тавиад, асуух зүйл дээр бас энэ цагсан дээр тавиарай. Ер нь энийг ойлгохгүй шүү гэсэн юм. За, энэ дээдийн цагсан дээр 15-аас дээш гэн. Жаахан асуух зүйл байлаа шүү гэсэн доотлын цагсан. Асуух зүйл бол 15-аас доош байсан тал энэ доотлын цагсан тавиарай. Ганц 2 асуух зүйл дээр доор нь тавиарай. Бүгдээ ойлгосон болж байна уу чи? За, бүгдээ дууссан. Асуух зүйл гарсан бас доотлын цагсан дээр тавь шүү. За. Боцно. За, тэгэхээр ингээд энэ хичээлийн маань бол 100% яах нь вэ? Ойлголоо, дажгүй боллоо гэж үнэлж байгаа ба тий. За, үнэхээр ойлгомжтой байсан уу? Цөмөр асууя л да. За, орлуулах аргаар суурлаа, ижил хуваарьтай нь орлуулж сурлаа гэд их талархлын үг их ütсэн байх шүү. За, энэ бүтээж үзэн өртөө дээр зарим нэг зүйл нь ойлгохгүй байсан байх шүү. Тий, тушин үзээ гэдэг дээр. За, тэрийг анхаарч. За, ингээд хичээлийн ойлгомжтой байна гэж үнэлж байна уу тий? За, тэгвэл багш нь сүүлийн удаа нэг туршаадыг харамс асуугаад. За. За, энийг ямар аргатай юм бэ та? За, яаж явах вэ? Y-тэнцүү 4x зэрэг Y-тэнцүү 3x. За, ингэ үзчихвэл тийм ээ? За, тэгвэл граф нэг болчих үстэй. За, энэ хамтын зэрэг нэг яваад тэгвэл x тэнцүү 0.1 яах вэ? 62. За, тэгвэл энийг ямар аргатай вэ? Суурийг гэж байна. Суурийг гэж болохгүй, эсвэл орлуулахгүй аль нь? За, автобус гэж гараад өчтгөл. Бодоод үзчихье. За, бодоод үздэг үү? За, бодоод үзчихье. За, бодоод үзчихье. За, энэ бодоод ойлгочихлээ. Хоёр бүдээр ганц үзсэн. Зайлшгүй. За, болчихсон байна уу? За, тэгээ орлуулах байна уу? Эсвэл суур нийлэх юм байна уу? Нэг бол бодлого сандрын өртөний аргаар бодох нь, нэг бол анангойгийн өртөний аргаар бодох нь шүү дээ. За, тэгээд ямарсан одоо үр санал зөрөлдөөд байдаг. За, бодоод хасах төрийн үржих нь 2x зэрэгтэй байна та. Нэмэх нь 4x зэрэг, нэмэх нь 4 тэнцүүлэх гэсэн тэгштэй шүү. За, тэгээд хариу гаргасан хариу баярлалаа. За, яаж вэ?
다시 한번 드려야지. 자, 이제 하리 탄을 버티나. 앞으로 가야지. 앞으로 가야 타나가 계속 버티면 돼요. 자, 양말 자, 앞으로 가. 자, 버티나 오죠. 뭐라고 해도 자, 양말. За ямарч хоёр өстөнөөс 3 хүн орлуулахаар батсан гэж байна. Танаа өстөнөөс ямар байна? За энэ олон нийт нь орлуулахаар гэсэн юм тийм зөвшөөрлөө. За харийг бодлоо. За хоёрын x зэрэгээ зөвхөн юу гэдэг юм бэ? Тэгвэл энэ чинь юу болох нь? Энэ 4x зэрэг маань болохоор a гэж хэлсэн. Хоёрын x зэрэг a гэсэн чинь хасхан 4-оор нэмсэн 4-гээр энэ маань нөгөө 7 ятрын хатах үстэй. Эндээс a тэнцээ үү? 2. Эндээс 2-ийн x тэнцээ 2, эндээс x тэнцээ 1 байна. За харамжтай юу? За өнөөдрийн чинь тайлбарлчихлаа. За тэгвэл гэрээ дадруу гэнэ. За сухичгийнхаа 87 хуудасны 22-оос 33 дугаар хуулийг бодоод ирээрэй. 22-оос 33 дугаар хуулийг бодоод ирээрэй. За анхаарал тавьсанд яг баярлалаа.